Хоёр уран бүтээлчийн хоёр өөр өнцөг гэвч хоёул нэг л цэгт уулзна. Тэр бол ар хангай. Нэг нь гэрэл зургаар байгалийн багтам сайхныг буулгасан бол нөгөө нь биер багсаар онгод авьяас хөлөглөн орой ганц бүтээлүүдийг туурман цэцэрлэг хотыг буулгажээ. Гэрэл зурагчин Батэрдний бүтээл түүний дуран авайд арын сайхан хангай хэрхэн буусныг хамтдаа толдъё. Улсын их хурлын гишүүн Баатар үлгийн санаачлахаар оюундаг арангайхан гэсэн арга хэмжээний хүрээнд Арангай аймгийн тухай байгаль, уул, ус, ёс, жаншил, ахуйн талаар гэр зургийн үзэсгэлэн гаргаж байгаа. Энэ гэр зургийн үзэсгэлэн маань нэлээд олон жилийн хөдөлмөр 6-аас 7 жил явж авсан зургнууд маань ингээд өнөөдөр гэр зургийн үзэсгэлэн болоод дэлгэжээ. Хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэх байгалийн уран тансаг зураглал харах яруу найраг болон нүднээ дурайна. Алтран шаргалтах наран, хөхрөн цэлийх уулс, хөндөй тал, мяралзан долгиолох голусан байгалийн үзэгслэнгоо хүмүүсийн эгэл амьдрал. Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ. Арангай аймаг маань их өвөрмөц сонин байгалийн тогтцтой ёс заншлыг сонин. Жишээлбэл одоо энэ ёслог хүн харахад үнэхээр сайхан миний сэтгэл хөдлөсөн Монгол ахуй харуулсан сайхан байна. Бас энэ сарлагын нүүдэл байна. Энэ Монгол ахуй энэ ахуй маань бас одоо Арангай аймагт л байдаг. Арангай аймгийн онцлог. Эрдэнэ түүхтэй цэцэрлэг хот. Тэртээ 1586 онд шавын тавьж олон зууны түүхийг тэн өгүүлэх энэ хот өөрийн гэсэн өнгөтрөхтэй. Унсан газар угаасан усаа сэтгэл зүрхэндээ хадгалж явсан уран бүтээлч өсөд төрсэн газрынхаа өөдрүү гүйж явсан газраан явдаг гудамж ордог дэлгүүрээгээд орчин тойрны бүгдийн зурганд мөнхлөн үлдээсэн зураач бол Батнасан. Хотынхны үе үеийн хүмүүний амьдрал дурсамжийг уран зурагт дүрслэн үлдээх нь уран бүтээлчийн зорилго юм. Нэгэн цагт чонтын хөндөй хэмээх энэ газар хүрээ хийдийн шав тавьж дугуйн хийдүүд тавигдж улмаар социализмын үнжилүүдэд шин цагийн хөгжил дэвшил болсон бүтээн байгуулалтууд өрнөж байшин барилгууд баригдаж басгүй нураагдаж гээд амьдрал үргэлж ирсээр эмээ өвөө ээж аавууд яг л хүүхэд насндаа залуу үедээ очисон мэт болж хуучин дурсамжаан сэргэн. Харин хойч үе залуус нь хотоо хэрхэн өөрчлөгдсөнийг түүний зургаас харах юм аа. Энэ одоо цэцэрлэг хот гэж яг нэг сэдвтэй зөвхөн нэг одоо тосхон гэсэн үг шүү дээ. Одоо нэг аймгийн төв цэцэрлэг хотын яг энэ цэцэрлэг хотын байгаль, годомж талбай, тэгэл одоо маш барилга хотыг одоо бусад хотуудаас ялгаж харуулдаг тэр зүйлсүүд дээр олдоо бүтээгдсэн хийгдсэн нэг 70-80-аад орчим ажлаас шилээд нэг 56 энд тавьсан. 50 орчим зургаар гарсан юм үзэсгэлэн байгаа. За тэгээд цэцэрлэг хот бол бас энэ бусад аймаг хотуудын нийслэл төв хотуудыг бодвол тийм бас зарим нэгэн тийм онцлог юм байна. Нэгдүгürt байгалийн хувьд бол тийм уулархаг бүсэд хаттай зохиотой ийм сайхан одоо байгалийн тэмцэл сонин одоо онцлогтой газар байрладаг. Хоёрдугаар түүхэн талаас бас их чухал юм байна. Эрдэнэ 100 хийдтэй одоо нас цэцүүшхүү гэдэг заяа өрөө бол анх байгуулагдсан байдаг юм байна. 430-аад жилийн өмнө анхны хэд одоо татсан байгуулагдаж ирснээс хойш ингээд тасралтгүй хүн амьдраад сууж байгаа юм хот бол Монголд бол одоо заяа хүрээ буюу одоо цэцэрлэг хот л байна да. Тэгэхээр энэ бол бас нэг түүхэн талаас их өрмөс онцлог юм аа. Тэгээ энэ хотыг болохоор би нэг ингэж харлаа л да. Ерөнхийдөө энэ одоо орчин цаг 90-ад оноос хойш одоо ингээд нэг хөгжтийн нэг процесс харагддаг тийм ээ. 90-ад оноос өмнө нэг 50-60-аас 90-ад он хүртэл бол нэг тийм айхтар тэр цэцгэлтийн үе байдаг те. Алдартай нэг 60-70-аад оны хөгжил цэцгэлтийн үед бас аймгийн төвд бол олон байшин барилгууд баригдчих бас тийм бүтээн байгуулалт олон үйлдвэрүүд баригдчихсэн. Тэднэр ажиллаж исэн хүмүүс өнөөдөр амьд сэрүүн тэгээд энэ одоо тэр ажиллаж исэн үйлдвэр хоршоо дэлгүүр одоо баг насан гөрсөн тэр годомж талбай ходог одоо юу гэдгийг те энэ болгоныг одоо ингээд мартагнах хэлбэртэй зарим одоо байшин барилгууд үе өнгөрөөд норж ивдэрхч байдаг юм гэх мэтчлэн тэгээ энэ нэг өгөө болж байгаа тэр зүйлсүүдийг бас урлагт бас аваад үлдчихье. Зурганд бас аваад үлдчихье. Урлагийн бүтээл бол ингээд мөнгө үлддэг. Тэгээд хүний амьдрал өөрчлөгдөн, загвар өөрчлөгдөн, нийгмийн амьдрал хүртэл өөрчлөгддөг. Тэгтэл урлагийн бүтээл өөрөө үлдчихэд үн цэн тэндээ байдаг. А нөгөө талдаа бол бас үнэн яг санхүү эдийн засгийн талаас бол бас үн өртөг нэмэгдэж байдаг.
Хоёрдугаарт л бусад одоо тэр соёл гэдгээрээ бусдаас ялгарх юм болж хойч үеийн бахархал болж идэг нэг юм онцлогтой урлаг гэдэг чинь бол